Амьдрах цаг гарга. Амьдрал бол амьд үлдэх тэмцэл биш. Аз жаргалтай мөчүүдийн хэлхээс гэдэг. Та яг одоо амьдрч чадж байна. 24 цаг 1440 минут 86400 секунд. Нэг өдөр чинь хэрхэн өнгөрч байна? Хэдэн асуулт асууя. Үүнийг яг одоо үзэж байгаа чи, та, найз минь хизээ хамгийн сүлд зөвхөн өөрийнхөө тухай тухтайныг бодож үзсэн бэ? Чамд ямар өгөгдөл заяагдсан бол? Чи энэ амьдралдаа юу хийх гэж ирсэн бол? Чи юуны төлөө өдөр бүрийн нарыг харж байгаа бол? Бид хаанаас ч юм, хинээс ч юм ямар нэг үүрэг даалгавар авч энэ дэлхийд мэндэлсэн мэт. Чамд зөвхөн чи л мэдэрч чадах мэдрэмж байдаг. Зөвхөн чи л хамгийн сайн хийдэг зүйл гэж бас байдаг. Бусад хүмүүс хизээч ойлгохгүй. Тэр нэг зүн совин мөн адил. Нүдэ анаад төсөөлөд үзтээ. Яг одоо. Өдөр шөнөгүй зүтгэж байгаа чи үр дүн гарахгүй. Ажил мэргэжилтэнд шаналж байгаа юм биш үү? Гэтэл өөр нэг хүн яг наад ажлыг чинь хийгээд өөрийн чинь хүссэн амжилтанд түүртэлгүй хүрч байгааг харсаар байна уу? Өглөө бүр сэрүүлэгний хатуу чимээнд өөрийн хүсээгүй зүг рүү явж байгаа мэт хөл чинь шалнаас хөндөрж өгөхгүй өдөр хоногуд үргэлжилж байгаа бол өдөр бүр нэг л замаар нүүрний инээмсэглэн өөртөө хийгээд хүзүү нугарсан хүнд өдрүүдийг туулсаар байгаа бол өөртөө амьдрах цаг гарга. Хүүхэд байхдаа айл гэр албан газар ажил мэргэжил болж тоглож байсан мэт. Чи хэн болж тоглодог байв? А болж юу? Албан газрын дарга болж юу? Авхаал самбата тамирчин, ангийн багш, мод чулуугаар шувуун үүр уралдаг мужаан, Монгол бүжгийн багш болдог байсан уу? Хүүхэд насны хэр бутаггүй тэр сэтгэлд чиний байглаас заягдсан өгөгдөл ил гардаг байсныг мэдэх үү? Өөрийнхөө тэрл зүүн сонгоо эргээд нэг санаад үзтээ. Яг одоо чи хэн болохон зөгнөж байснаа санагалцж байна уу? Машин байж тоглодог байсан найз чинь автын инженер болсныг, ангийн багш болдог байсан эгч чинь ардын багш болсныг, ажлын газрын дарга болдог байсан хажуу айлын хүүхэд чинь анхны компаниан байгуулж байгааг одоо санаж байгаа сте. Мэдээж тэд бүгд амжилттай байгааг биширч сууна уу? Энэ бүгд байгалийн өгөгдлөө олж мэдсэн хүмүүсийн бяцхан нууц байсан баг. Одоо гэхдээ цаг ороотойгоо. Орчин тойрноо нэг хар. Одоо дахин хэдэн асуулт асууя. Хамгийн сүүл хизээ харанхуй өрөөндөө Univision-с кино түрээслэж хинч байхгүй өөрийнхөө ертөнцид хэдэн цаг хэвтснээ нэг сандаа. Хамгийн сүүл хизээ хоёр гараа толгоон ардаа салавчлаад 20 минут хайрын тухайн бодож хэсэг хугацаанд нисэх мэд өнгөрөөснөө бас нэг санаач. Хамгийн сүүлд хизээ хажууд байгаа хайртаа халуун үгс хэлж хүсэл мөрөөдлөн ярилцав. Хизээ зөвхөн өөртөө зориулж хідэн мөрт тэрэлснээ бас нэг санаад үз. Яг одооноос өөртөө амьдрах цаг гарга. Нийгмийн давлгаанд нэг л зүг рүү бөөнөрөө тэмцэлсэн залуус. Бүх хүн өөр өөрийн компаниан байгуулж баян болох мөрөөдөл гэж андуурсан хүлээсэнд мөнтгөн үлрэх залуу насаа гарцацсаар бид бүгд захирал байх учиргүй. Бид бүгд бизнесмен байх албагүй. Чи зөвхөн өөр төгөгдсөн байгалийн өгөгдлөн олж мэд. Чи л хамгийн сайн хийж чадах бяцхан амьяасаа нээж илрүүл. Нэгэнт өөрийн өгөгдлөө олж мэдсэн үнэн хүсэл мөрөөдлөн өөрийн болгосон хүнд амьдрах цаг аяандаа гарч ирдэг. Зөвхөн чиний гэсэн тэр ертөнц чиний хүссэн амжилтыг атганд чинь аваад хэрнэ. Дургу бол боль, дурлахгүй бол битгий хүчил. Ханахгүй бол битгий шун, хайрлахгүй бол битгий хамт бай. Зүгээр л зөвхөн өөрийнхөө тэрл ертөнцид нэг удаач улам саатаад үз. Зөвхөн чиний ертөнцид л чиний амьдрах орон зай байдаг. Амьдрах цаг гарга.